Эрхэм хүнд үзэгчид та бүдийнхээ энэ өдрийн амгалан айлтгая. Өндөгөөрөө нэвтрүүлгийнхээ баяр наадмын дугаарыг та бүхэндээ өргөн барьж байна. За ингээд өнөөдөр манай нэвтрүүлгийн хамарт Сэлэнгэ аймгийн Мандал сумын гараад өг Монгол улсын хүч давраг Унаажвын эрхэм баяр морилон заатаад байна. За авраг тарган давтаа сайхан зусч байна. Сайхан зусч байна уу? Сайхан. За авраг бэлтгэл сургууль сайхан байна уу? Өө сайхан. Хүүхдүүдтэйгээ бэлтгэлдээ гараад авсан тэгээд. За одоо ч наадам юу хаяанд ирчихсэн. Тий. Ер нь наадам дөхөөд ихээр догтлол их байна уу? Хуучин ч усад нөгөө цолмол залуу байхдаа бол бас их л догдолдог ус одоо 7 сар гарахлаар. Одоо бас нөгөө өөрийн барилдааны үе хэдийгээр өнгөрлөөч гэсэн бас энэ хүүхд залуучуудынхаа бас өмнөөс бас сэтгэл зовж өөрөө хуучин барилдгаас илүү бас догдлох маягтай бас болд юм биш үү? Сайхан залуучууд бас сансан зорьсон солондоо хүрээд олон түмнээ баярлуулаасаа гэсэн ийм хүсэл мөрөдөлтэй бас их сэтгэл их хөдөлт юм байна. Энэ Төрөөрхийн амтчдаа танаа гал дээр чинь Сүхбаатар аймгийнхан ба Өвсгөлөөс бас байна. Сэлэнгээс байна. Тэгээд ер нь аврагын удирдлаганд одоо яг хичнээн залуучууд бэлтгэл базааж байна вэ? Ерөнхийдөө энэ жилийн хувьд нэг 70 гаруй хүүхдүүд бэлтгэл гарлаа. Тэгээ ер нь одоо би бас 2000 оноос хойш одоо илүү гүшийнхаа удирдлаганд ор бэлтгэл сургалт бэлтгэлд гарч ирсэн. Одоо тэр зарчмаараа л одоо багшийнхаа нөмөр нөөлгөнд ор ингээ явж байна. Бас хаяг энэ багшийнхаа бараадаад бас одоо олон жил болчихлоор өөрсдөө сурчдаг болтой юм. Багштай нь болохоор шавьяга залуу байхад нь дагуулад гардаг байсан. Одоо дагаж гардаг боллоо гэж ярьж байна. Тийм юу гэж бодлаа. Ер нь бол одоо би бас багшаа байнга л хажуудаа авч явах. Бас багшаасаа одоо сурч мэдэх юм их байна. Тэгээ одоо байнгын л одоо энд бэлтгэл сургалтанд гарч байгаа залуучууд ч гэсэн одоо багшийн маань удирдлаганд бол бүгд бэлтгэл хийж байгаа шавнэр нь. Тий. Хүн ер нь насаараа суралцдаг гэдэг багшийн нөмөр нөөлөг багшаас сурах зүйл бол хязгаарч барагдана гэж байхгүй бах тийм ээ. Мөн тэглэг байх. Энэ нь одоо аавын маань орондоо болж аав маань одоо бас амьд ах байхдаа багшд маань бас загж тэрнээс хойш одоо бас би одоо багшийнхаа намжаагч өрийнхөө одоо их том хөвшгөнд л өдөө болтер явж байна. За авраг маань одоо Сэлэнгэ аймгийн Мандал сумаа бас төрийн наадмын төрөө үзүүрт төв эндэрт гартал олон жил сайхан зарлуулж барилдлаа. Тэгээд одоо Мандал сумыг үл зүүн хараа гэж ярьдаг тийм ээ. Энэ Мандал сумынхаа та одоо айлхан хавьд нь хүм болж энэ хорвоод мэндэлсэн бэ. Тэгээ танаа ураг удмынхан аав ээж гэж одоо ямар сайхан улсууд байв тийм ээ. За манай аав ээж хоёлаа Зохон аймгийн Баяархан сумын угуул. Тэгээд 70-аад оны ихээр аав маань төмөр замын мэргэжилтэй хүн. Ээж их хөрч эмч мэргэжилтэй. Тэгээд ерөнхийдөө нөгөө аавын мэргэжлийн дагуу төмөр замаа бараадаад тэгээд одоо энэ Төв аймгийн Батсөмбөр сум тэгээд цаашлаад Сэлэнгэ аймгийнхаа Мандал суманд 70-аад оны дундуур суурьсан усуд. Тэгээ би өөрөө одоо Сэлэнгэ аймгийнхаа Мандал суманд төрж өссөн Мандал сумынхаа одоо унган хүүхэд. Тэгэл одоо өдий хөлтөр одоо Мандал сумынхаа сумаараа углаж
Аав маань 2002 онд бурхан болсон. Ээж маань одоо яг төрлөх суманда ажил төрөн сууж байгаа. Танаа удам судрахын ер нь барилдаж ноцолддог улсууд цолтой бөхчүүд ер нь хэрэг байв. Манай аав талаас ээж талаас хоёулаа удамтай. Аав талд одоо Сохин аймгийн Баяархан сумын ээж нанцд гэж сайхан бөхөөс хүн байсан юм лээ. Босоо шагдар гэж бас сайхан хүн, бас аавын талын удмын усудаа гэж ингэж өгч хүүрэндэг. Ээж талаас бол одоо энэ Монгол Улсын зан Баярсан зан бүтээр үеэл ийм усуд. Ээж маань дүү бас Батцанбөр суманда сайхан барилддаг байсан. Аймгийн арсан цолтой хүн. Тэр нь манай ээжийн талын усуд бол их биерхүү, том биетэй ийм усуд байдаг. Ер нь бол яс хоёр талаасаа удамтай усуд юм аа. Авраг ер нь их час айхтар өндөр биш боловч их том зузаан шээжтэй, том гарттай, ер нь их ясархаг тийм биетэй хүн. Та ер нь хэнийг дуурайж ер нь иймэрхүү бие бэлтрийн онцлогтой төрсөн бол манай ээжийн талын усуудын ерөнхийдөө их том чэжтэй. Ерөнхийдөө тийм бахимдын усууд байд. Манай ээж ч одоо их том хүн шүү дээ. Би одоо сонирхолж ярихад би спортлооны дараагаар 6-7 жил ажилласан. Тэгээ боксын Берлиний боксын албатай бас хамтсан гэрээ хийж одоо боксынхоо тамирчдыг Берлиний боксын албатай бас бэлтгэл сургалт хийх барих. Тэгээ санамж хэсгээр гараа өсгөх зурх ажил гарч би нэг боксоо тасгалж удаж Эрдэнэ хэрэгчтэйгээ Германд очиод тэгээ нэг эмэгтэй хувцсны засгаар явж ирсэн. Ээжийнхаа одоо хувцсны баримжааг мэдэхгүй юм чинь. Тэгээд ээжтэй нэг цамц одоо зуны хувцс авах гээд өөрөө өмсөөл талент хараад энэ. Тэгэл ерөнхийдөө ээжтэй би нэг жоохон бариудаа аваад ирэхлээр ээж таардаг. Тий, ээжтэй шийдэ тэнцээ оролдоонд явахаар ээжтэй ерөнхийдөө өөрөө өмсөж байгаа л тааруулаад авчдаг. Тэгээ өнөө ээж одоо бас ерөнхийдөө нэг том махлагдуу том чэжтэй. Тийм зузаан байдیں۔ Тэгэхээр бас аврах хүүгийнхэн цээжин таарж байгаа юм, ээж нь таарна гэхээр бас ээж нь сайхан ястаа байх юм дээ. Тэгээ аврагын маань одоо хүүхэд баг насны амьдрал ер нь ямар хөө өрнөв. Одоо өдөөгийн хүүхдүүд мөн л ялгаагүй тэгэл гадаач барилдана, гэртч барилдана. Тэгээд ерөнхийдөө бас нэг өөрийгөө бүх болчих юм байна да гэдэг дор сонирхол нэг хэдийн үеэс төрж эхэлж байв. Ер нь манай аав өөрөө бас их барилдах сонирхолтой. Бас одоо самжуудаар хөөрхөн шаггүй барилддаг. Бас нэг сум орон нутагт бас нэг байнгын гарчдаг. Тийм хүн байсан. Тэгээ би ч нөөрөө дээр хоёр ахтай. Дараа нэг дүүтэй. Нэг эрэгтэй дүүтэй. Хоёр ихчтэй л дээ. Тэгээ хоёр ах маань ахын маань бас барилдуулах гэж бас үтсэн юм билээ. За. Тэгээ ерөнхийдөө бол бас нөгөө өөрөө барилддаг байсан хүн. Тэгээ тэр санаанд нь их таараагүй шүү. Тэгээ манай хоёр ах сонирхдаг болтой. Тэгээ намайг бас бүх болчихоос бүх болгочих гэсэн тийм хүс сонирхол их байсан юм билээ л дээ. Тэгээ их багаас одоо 2-3 дугаар ангид байхад одоо энэ Увс аймгийн хараад Монгол Улсын начин эждэрж өгч юм. Сэлэнгийн аймгийн Мандал суманд борхоор хийжсэн. За. Тэгээ борхоор ажлынхаа завсаж өдөөгөр бас нэг подвалд хүүхдүүдийн секц дугуйлах хичээлэлдэг байсан. Тэгээ аав бас нэг тухайд бас нэг барилддаг сум орон нутгаас гардаг байсан болохоор тэр шугамаараа танил байсан юм лээ. Тэгээ бас намайг мэдэрж өгч би нэг бас тэр тухайд чинь бас нэг өөрхөн 5-6 сар секс дугууланд явж энэ бүс аймгийн чөлөө төрхийн бөхөр бас барилдаж. Тэгээд энэ дээр бас бүс төрүүлээд аймагт очиж бас хоёр торлоо яалаа. Тэгээд их урамшиж
Маань ч одоо бас ерөнхийдөө бол бас бүхэн спортоор хичээлүүлээ гэсэн сонирхолтой байсан юм байна. Тий. Тэгээд тэрнээс хойш мистер Чүгш маань наашаа хот руу шилжээд тэгээ мандал суманд бас дугуулнаас хичээлэхгүй удаж байж байгаад 1997 онд хөсгөлийн Цэндэвш цаантай бас ангөрөө цуг явдаг байдаг. Тэрнгээрээ бас нөхөрлөөд тэгээ аав Цэндэвш цаанд бас уламжлаад Цэндэвш ах маань бас энэ сайхан аврахны үүсгэн байгуулсан Игшээвийн дээд сургуульд 1997 онд анх хэлсэж авч тэгээд одоо ИБ-гчтайгаа анх танилцаад ИБ-гчээр маань одоо бас үнсний өвхий үсгийг заагаад одоо тэгээд 97 оноос хойш ИБ-гчтайгаа багшаавын барилгаатай явж байна. Бараг 30 жил болчихлоо та тийм ээ. Тэгээд ер нь Игшээвийн дээд сургуульд орж ирээд үе тэнгийнхэн одоо анги хамт олон нэг үед сургуульд одоо би 50-ны сургууль сурж байсан сайхан хүмүүс хин байна одоо. Одоо энэ манайхнаас цал авсан залуучууд Төв аймгийн Мөнгөн мөртийн Мөнгө Арслан. За. Тий. Алтан булгийн Төв аймгийн Алтан булг сумын Баярбаатар гэдэг аймгийн начин. Тэгээ энэ хэд чинь бол нас намайг орж ирэх чинь би ч нөгөө бэлтгэл сургуульд наацсан гэж секс дугууланд яваагүй. Энэ хоттой ойрхон усууд энэ чинь бол бас нөгөө хот руугаа байнгын аймаг нөгөө харус бодлого тэмцээн тэргээд их орж ирдэг бүр намайг бодоод эднээс чинь бүгд баг бүх хотсон усууд орж ирж байсан. Тий. Тэгээ яг нөгөө яг нэг шав багшийн удирдлагын доор хичээл сургууль тэгээд тэгээд чинь 2001 онд аймгийн цол авсан шүү дээ. Сумын цол 2002 онд 2000 онд чинь нөгөө олон цол авсан юм шиг манарч иж байна. 2000 онд анхны цол авсан дурсамж гоё байдаг баг. Тий. Тэгээ хөргө ахтайгаа ийлээ. Төнгөл тосныхаа нааданд очиж тэр үед бас нөгөө төнгөл тосч бас сумын цол өнтер өгдөг. Тэгээ төнгөл тосондоо очиж барилдаж төрүүлээд тэгээ нэг сумын зааны өнөөлөх бишж өгчээсэн. Тэгээ 2001 онд Хөсгөлийн аймгийнхаа 70 жилийн ойгоор Бадрал начингараа 6 давж аймгийн тэр үчин аймгийн өсгөдөн начин гэж цол тэр үчин нөгөө харцсан марцсан цол байхгүй. Тий. Тэр үчин нөгөө Мөхөрдөн Арслан Илгөгш маань Гааяг харцсан Мөхбаатар Арслан эднес чинь яг нөгөө 2001 оны онжууд начингууд очиж ирсэн. Тэгээ бодлохаараа 6 давж аймгийн өсгөдөн начин гэдэг цол авч илаа. Ээлтэй сайхан цол байж тээ тэр тийм ээ. Дээшин дэв шиг. Тэгээ тэрнээс чинь цааш одоо аймгийн начин цолтой болсон бэлтгэл сургуульд уламжин баруулж дараагийн цолуудыг ер нь яаж одоо горилж явж ив тийм ээ. Тэгээ 2002 онд би аймаг явна гээд тэгээ 2001 онохоо тэр намар өвлийн барилдаанаар энэ аймаг цэргийнхаа цолтой хөгчүүдийн барилдаанд төрүүлээд улс аймгийн цолтой хөгчүүдийн барилдаад одоо энэ байгаль орчны 30 жилийн гэж болоо бар сулдгаа сайд байсан үе. Тэгээ тэнд энэ Балжаа орог Мөхөрдөн Арслан биднийг хаяад дөрв төлдөөд тэгээ дөрв төлдөө Сүхбаатар ороод унжсэн. Тэгээ бар сулдгаа надад тусгай нэг шагнал үү уран барилдааны шагналч үү тэгээ нэг тийм юм гэж хэлээ. Тий уран барилдааны шагнал. Тэгээ тэрэндээс л ер нь бол их урамшсан. Ер нь бол улсын салтаа хөгчүүдтэй барилдаж болох юм байна. Илбэг багш маань ч одоо бас сэтгэл зүйн хувьд бас маш сайн бэлдсэн. Ер нь бол одоо 2002 онд аймаг руу явж барилддаг гэсэн барилдуулахгүйгээр шууд улсын наадамд барилд. Би ч 2001 онд анх 80 жилээр залуу барилдаад 3 давтсан. За. Тий, 4-5 онд Бомбей заанд ундаг байхгүй. Бомбей заан тэр чинь улсын начин цолтой. Тэр жилдээ заан болж байгаа шүү. Амлаад. Тий, тэгээд тэр жилээ заан болсон. Тэгээ би 2002 онд улсын наадамд барилдаад
Одоо Өрөнгөн нарийн тэлийн даваад ирчихтэй 2-ын даваанд үзлээ. Аа. Тий. Тэгээ 2003 онд чинь дархан Уул аймгийнхаа нааданд очиж наан болдгоо шүү дээ. Болсон. 5-6 болж илээ дээ. Тэгээ тэр төрөж аймгийн арслан болоод тэгээ аймгийн арслан цолооч би 6 хоног зүүсэн. Арай л богинох юм та тий. Аа. Тэгээ 6 хоног аймгийн арслан цолтой байж үтсэн. Тэр цолтойгоо өөр наадамд ер нь барилж үзсэн үү? Барилтаагүй тэгээ шууд уусын наадам. Аа. Та энэ ерөнхийдөө заалтын хэмжээний барилдаанд аймаг эсрэгийн султай бөхчүүдийн барилдаанд ер нь яаж барилдаж ив тухайд? Гэхдээ ер нь бол би чинь их богинохон хугацаанд тэгээд 2001 онд чинь нэг төрүүлээд тэгэл яг ер нь бол үеийнхэнтэйгээ сайхан үздэг. Одоо тэр үед чинь бас энэ сайхан мундаг барилддаг залуучууд их байсан. Одоо энэ Увсын Батбаатар начин Харцаг бид нар чинь бол бас одоо энэ мөнгөн цоож мач яг бид нар чинь яг нэг үеийн усууд шүү дээ. Аа. Тий. Өрсөлдөгч нар бас чанга байсан баг. Тэгээ тийм ч болохоор бас бэлтгэл сургуульд улам чангарцгааж байсан баг тийм ээ. Нэг нэгний хаях гэж хурцлж бас тий. Тэгээд одоо энэ 6 хоногийн дараа төрийн их баяр наадам болж 2003 онд одоо Алдарт түүх Монгол Улсын хөдөлмөрийн Баатар Гавьяатан марчин. Одоо дархан авраг жигшдийн мөнхөд гэж тий. Сайхан аврагаар одоо тав давж төрийн цолтой бүх болсоо. Тэгээ тэр наадмын сонин сайхныг бас эргээд дурсахад дурсамж сайхан их л байдаг баг. Яа тэглэх одоо бас Монгол өвний хайрлж хүндэлдэг тэр том агуу хүн дээрэс нь тэр сайхан хүний бас сургууль элсэн орж тэр сайхан хүний бас удирдлагын доор бэлтгэл сургуульд хийж бас багшаавын барилгаатай болж тэгээ ерөнхийдөө бол илүү багштаас их цагтдаг байсан юм лээ. Аа. Бас энэ хөө бас цааш их том цол авна шүү. Ерөнхийдөө бэлтгэл сургуультын бас ингэж хийлгээрээ тэгж бас их цагтдаг байсан юм лээ. Аа. Тий. Тэгж тэр үний сайхан өгөөж буйн тэр үний бас нөмөр нөөлөг гэж аваа юм байна шүү дээ. Аа. Тэгээ одоо бас итгэл хүлээл гэж бас ерөнхийдөө алстаа бас нэг том цол авчих байх гэсэн. Тэр чи одоо бас юу нэг талаасаа багшийн барилгаатай нөгөө талаасаа одоо бас энэ сургууль соёлын төгсөж байгаа оюутан гэл бас хил олон зүйлээс шалтгаалж авсан байх л да. Тэгсэн баг тийм ээ. Нэгдүгээр тэр ирээдүг нь харсан байж болох, хоёрдугаар тэр сургууль соёлын нэрийг гаргаад явж байгааг бас харсан байж болох тийм ээ. Тэгээд тэр жил одоо та ер нь тухайн үед хаагур бэлтгэл сургуультыг ер нь хийж исэн. Гэхдээ би ч одоо ерөнхийдөө одоо хөл дээр одоо энэ багшгаа бараадаад дагаад тэгээд одоо муу багшгаа үүсгэн байгуулсан сургуулийнхаа дивжин дээр бэлтгэл сургуультай өдөө хөл дээр хийгээ явж байна. Начин болсныхоо дараа жил яаш барилцсан бай та? Тэгээд чинь одоо 2004 онд чинь аз жаргалд начинд 4-ийн даваа тэр чинь 2004 оноос чинь хойш 3 оноос хойш оноолт болсон тий. Тий. 2 оноос хойш оноолт болсон. Тий. Тэгээ 2004 онд ч би начин болоод аз жаргал начинд 3 дээр дуу бат хоёртойгоо тунаад. Аа. Дуу бат хоёр азаа бид гурав чинь их тундаг байлаа шүү дээ. Тэгэл аль нь дээш явах юм байхгүй тэгэл бензинаа дуусчихдаг л байсан. Аа. Тэгээ азаадаа унаад. Тэгээ чинь начин басноос хойш ер нь доогуур их унсан. Тэгээ заалтай хэм барилдаанд болохоор бас нэлээ төрүүлчээд идэв. Бас нэг цол авсан үеийнхнийгаа бол заалны барилдаанд тарахаараа заримдаа хайчаад идэв. Тэгэж мөнгөн жовж 2011 онд нэг юм за ер нь болдгийн муудаа гэдэг даваан дээр бас тийм дээшээ харж цойлж гарч тийм ээ. Тий, тэгээд тэрнээс хойш одоо бас сайхан олон жил сайхан яг энэ сэтгэл зүрхээ гаргаж одоо спортынхаа төлөө олон жил явлаа да. 2005 онд болохоор та хинд унсан бэ? 2005 онд Өрөнгөн гавь гарсанд давхар амлаа. 6 онд бол яг улсынхаа цолыг батлаа тийм ээ. А тий. Өдөр начин болж байгаа. 2006 оны тэр
800 жилийн өмнө барилдаанд бол одоо элбэг харцаг манай нэвтрүүлгээр ярьсан л да. Би одоо шавыгаа аваад нэг харцаг болгоод өгчдөг юм уу гэж бодсон чинь ер нь манай хөлөө бэртээцсэн. Тэгээ бэртэлтэй байсан учраас өөрөө цаашаа давах янзгүй байсан. Тэгээ тийм учраас одоо би давж байлаа гэд. Тэр жилийн уул нь таны бэлтгэл сургууль бас хэр байсан юм. Тэгээд хөлний бэртэл одоо тэгж их айхтар эмзэг байсан юм уу тийм ээ? Би 2005 онд их хүн бэртсэн шүү дээ. За. Энэ Мегмарсрын заантай бэлтгэл хийж байгаад нөгөө жилийн дивжин дээр хөлийн аваад тэгээ нэг том биетэй том жинтэй хүн чинь би чинь хажуу дэше хальтраад тэгээ дээрээс дараад унтсан байхгүй. Тэгээд зөв хөлний дотор талын миск гэж ярьдیں۔ Та тий. Тэгээ шүрмэс сунаад мискэн сэтрээд дискэн сэтрээд тэгээ би чинь нөр 6-7 сар сухтай ихтэй яа. Тэгээ урагшаа Хөхөт руу эмчилгээнд нутгийн ахнар одоо тухайн үед бол одоо манай бүрийн дээр захирал маань бүгд хэлэхтэй. Би бас компанийн нэр дээрээс барилддаг байлаа. Бүх зардал мөнгө бүх юмыг даагаад өргөмт одоо өөрийнхөө өгч намайг эмчилгээ дамжуулганд явуулж тэгээ би чинь 2 хөл дээр боссон юм шүү дээ. Хаяа. Тэгээ энэ төлөлийн сэртийн яс нурууны сэртийн яс хугарцсан. Тэгээ одоо энтгийн мэрдгийн тараалахаар нэг хүн биш юм шиг юм харагдаад нуруу муруу ингээд тахизм хийцэн хугарж ирсэн тийм. Ер нь хэмхэрч гიშгсэн юм тий. Тий. Тэгээ яг хөө тэр чинь нөгөө санаатаа ямар яасан биш. Тэгээ нөгөө их хүн түн чинь нөгөө агаар дээр гарцсан хөлийн авцсан байж байгаа би хайчаад тийш хальтраад тэгээ тэр чигээрээ жингээрээ дараад унчихгүй. Тэгээ чинь 2006 онд бас яг хөө ирэхэд 1024 бүх юм чинь массажтай хөвсөж жагаад цолоо баталсан. Тэгээ 6 дээр яг хөө тухайн үед нөгөө багш маань өөрөө тэр тухайн үед бол нөгөө багш л санаачлалгаа ил гартаа аваад яах вэ юу. Энийг хаана одоо ямар хүнийг ам ахуулах уу хэнийг тэнтэй барилдуулах уу гэдгийг бол багш л тухайн үед бүгдийг зохицуулаа тий. Гэтэ хэвийг нь олж явж байгаа. Тэгээд тав дээр 60 сайхан гардыг аваад тэн дээр би бас нэлээд удаж шуудаг модагтнаас хаялцсан юм аа. Тэгэл ер нь дэше явахааргүй юм гэж харахгүй тий. Тэндээс одоо хэрвээ би сайн жигдэрсэн байхад бол багш нь бол шавнырыгаа сайхан барилдаасаа гэж бодсон шүү дээ. Тий. Хандгаатай жанчилаа гэж мэдхүүл байна та нараа. Хордлого тусахад чинь хандгаа аварна. Хоол шингээхэд чинь хандгаа аварна. Ууланд авирахад чинь хандгаа эрдсийг чинь нөхөн. Ус яах вэ? Уугаа дуусна. Ундаа яах вэ? Амны чинь сангааг арилгадаггүй юм аа. Хандгаа тавьсан ч алдчихгүй. Хандгаатай жанчилаа гэж чинь энтэй гоо. Хүүстэр миний хандгаатай жанчилаа. Хандгаатай жанчилан аршаа. 2007-8-9 оны наадмуудад ирнэ. Бэлтгэл сургуульд тэгээ тэрнээс цаашаа ер нь бэлтгэл хэмтэл гайгүй болоод явсан уу? Тэгээ ер нь тэгээд энэ чинь нэг хүн одоо спортын чинь одоо ганц эмзгэлдэг юм чи ерөөс бэлтгэлээд. Бэлтгэлдэг маань өөрөө одоо жишээ нь би тэр тухайн үед бол жин багтай байсан. Сэрүү барилдаан хийдгээс өөл гараа авдаг. Тэ. Тэгээ нөгөө хөл бэртчихлэр жин нэмээд тэгээ барилдаан байхгүй. Хөдөлгөөн босоод ирэхээр жин нэмэгдээ. Жин нэмэгдээд ирэхээр барилдаан байхгүй. Тэгээ бүр дахиад одоо бүр юу гэдэг нөгөө барьцтай барилдаан нэг өстө нойлос эхэлж байгаа байхгүй. За тэгээ сүүлдээ нөгөө тэнэ ивийг нь олохгүй. Тэгээ жин багтай байсан хүн чинь жин ихчлэр хөдөлгөөн байхгүй болчихно. Тэгээ нөгөө хөл бэртэлтэй байсан болохоор чинь би чинь бас нэг ерхэд зүүн өрөөд барилдаад байсан чинь нөгөө зүүн тал бэртчихлэр баруун болоод явчихдаг. Тэгээ ингээд бүр цаг хугацаа их алддаг. Зөөлөг юм лээ. Тэгээ хуучны барилдаанууд нь ерөөсө таг мартагдчихж байгаа байхгүй. Дахиад бүр шинээс нь барилдаан ахиж эстоноо бокс анхнаас нь ахиж усгаж заана гэдэг чинь. Тиймэрхүү хугацаа алдаж бас нэлээд олон жил болчихсон. Тэгээ 2010 оны улсын баяр наадамд 5-ын даваанд гарч иж барилдаад одоо мөнхөд таваргад өвдөг шороцсон байдаг бах та тийм ээ. Хэд онд?
10 онд. Тий. Тэ. Тэр тэгээд Мөнхбат аврах та хоёр яг 2010 11 онд 2 жил дараалал барилчиж байгаа юм л да. Нэг нь бол 5-ын донд, нөгөөх нь бол одоо үзүүр төрөө тийм ээ. Тий. Тэгээд та хоёуланд нь үдэрсэн байдгийг. Тэгэхээр 10 оны барилдаан ер нь яг ямар хөө болж ив. Би Мөнхбатын чинь Цэргийн сан багт нь нэг заалны барилдаан дээр аваад тэгээ ерөөхдөө эвтэхэн хэсгийг аргалаад хайцсан байхгүй. Аа. Тэгээ 10 оны наадмаар 3 хүнээс би ам авсан. Аа. Одоо энэ содон дор жарслан Мөнхбат нөгөө өсгөрөөдөөс. Тэгээ одоо өсгөрөөдөө тэр үед бас бэлтгэл сургалт таараад байсан. Бид энэ нутгийнхаа хөвгтийг авч таа нас. Тэгээ содон дор жарслан чинь Эбэ өгшийн бас л одоо анхны шав шүү дээ. Аа. Тэгээ бид нар одоо бас цугал бэлтгэл сургалтанд гараад наан цанагаа явдаг гэсэн юм усууд. Одоо эдгээр надаас насаар олон дүүч гсэн намайг ч усын начин болцсон хоо энэ чинь сексэнд орж исэн хөвгт. Аа. Тэгээ Мөнхбатыгаа явж ихлээр бас усын цол автсан. Нөгөө талаас бас өмнө нөгөө заал танхимын барилдаанд бас хайцсан болохоор тэр сэтгэлүүгээр авчихгүй. Аа. Тэр би бас тэр жил уулын бэлтгэх сайхан байсан юм аа. Тэгээ наан бас нэг хордлон морлогонд ороод бас нэг жоохон бие таавгүй аргээд байсан. Тэгээ ямар ч байсан тэгээ ямар хотлоо ярилдаад наан цаналтай нэслээ нэг Мөнхбатыгаа аваад сайхан үзэл явуулсан. Тэгээ би бол бас олон бодд юм уу. Тэгээ эрт одоо бас яг цол авчих боломж олцсон бас нэг заамаа гэлтүүгээр бас нэг харцсан марцсан болоод явчих үе бол 2003 онд үлтэр байсан юм шүү дээ чи. Аа. Бататар харцтайгаа 5 6 дээр тунаад. За. Тэгээ Бататар харцгийнхаа хонгодч гүйж яваад бүр хөлийн бүр хонгодоод бүр ингээ авцсан хөөж яваад Бататар мөн ямар ч барьцгүй. Гойны таталаас жигдэж таараа тэрэн дээр сунаац. Аа. Тий. Ер нь бараггүйд нь хийсэн юм шүү дээ. Яг нь ер нь бол тэрнээс ч хойш одоо дээр нөгөө нэг мундаг завсаргүй нэг ах нар байлаа шүү дээ. Аа. Одоо 6 залуу зан. Яг нь ер нь бол өсгөө авраг, өсгөд авраг бид нар ч бол биднийг бас нөгөө 2005 6 оноос хойш бас жигд үзээд ирэх үед бол бас Понцог гард андах гард бид нар бол бас ерөөхдөө болж исэн үйл дээ. Аа. Наадмаар бас нэг зарим нь гарахаа байгаа. Хамбатарслан өсгөө авраг хоёр л үзээд байсан баг тий. Тэрнээс шин бус нь бол бас цөөрцсөн тий. Цөөрцсөн байсан шүү дээ. Аа. Хин Понцог ахад нар ч бол барилдахаа болцсон байсан. Аа. Тэгээ зааланд сайхан барилдаад нөгөө наадмаараа очиход одоо бас яг урд нь одоо бас хайжсэн барьжсэн үеийнхээ усуудад унаалan тэр. Тэгээ би одоо л боддоо шүү дээ. Тухайн үед одоо бас тэр цолмол аваад наан цанагцсан бол айгүй бол тэгээ одоо бас нэг хүний хүүхд аваа суудсан. Ар гэрээ бодоод юм уу тэгээл явчих байсан юм болов уу гэж заримдаа боддоо. Аа. Яг би бас нөгөө аав ээжийн буян байд юм уу асаахан хантай учирсан. Хань маань одоо бас намайг их хурцлж одоо намайг одоо илүү өгшөөс дутгааргүйгээр бас тасгалжуулдаг хүн. Тэр нь одоо бас барилдгаа байгаад байсан хойно одоо юу гэдэг яг эд барилж явахдаа орхиж одоо юу гэдэг ажил төрөл хийгээд наанцсан гэдэг явчлаа гэхэд харамсах зүйлгүйгээр одоо сайхан барилдаанаа дуусгачаад одоо спортын нас өөрөө залуу нас шүү дээ. Аа. Тэгчээд одоо хоёлаа бас амьдрал ахуйгаа нааш нь цааш нь болгоод авах цаг хугацаа байх байлгүйдээ болох байлгүйдээ гэл ингээ намайг тайвшруулдаг. Тэгэхээр эрт таныг тэр ажил амьдрал руу шахаагүй карьерийг чинь сайн хөөлгсөн байх шүү дээ. Аа. Тэгээ 2011 он гарч одоо Монгол төрийн их баяр наадам ардын явсгалын 90 жилийн аа гэж та 1024 бүх барилцсан дэлгэр сайхан наадам болж тэнд одоо та нэг зул задарна гэдэг шиг олон жил ингээд нэг унаж бүдэрч явсан даваануудаа гítэлж тэр жигтэй нэвт явж сайхан 9 давж
үзүүрлэж Монгол улсын арслан цол хүртэж байлаа. Тэгээд тэр наадмыг одоо эргээд дурсахад одоо тухайн жилд мэдээж хэрэг 1024-т боломж ихтэй учраас цол ахихын тулд маш их хичээж хөдөлмөрлөж илүү их үр дүрдийнхаас бэлдсэн болов. Ер нь бол тийм. Нэгд хоёрд одоо бас олон бүх хөрөлж нэгдгээр бас боломж. Тэгээ 2010 онд вэ 10 оны өвөл бас шүүгэн шүдрийнхаа сүлт спорт орны тамирчин болж. За. Тэгээ яг одоо манай шүүгэн шүдрийн бэлтгэлийн бааз дээр тухайн үеч нөө ахуй генерал шүүгэн шүдрийн дарга болцсон. Продюсер уранда тамгын дарга. Тэгээ энэ хоёр маань одоо бас бүхтэй их сэтгэлтэй, бүхтэй их хайртай ийм сайхан улсууд тухайн үед цаг үеийг таарч. Тэгээ намайг одоо бас тамирчнараа Сүлт спорт аваад тэгээ 2011 оныхоо наадмаар шүүгэн шүдрийнхаа амралтан дээр Мөхбатар Аслан гал ахалж тэгээ нэг 30-аад залуучууд гарсан юм аа. Тэгээ тэр жил одоо бас нөгөө партнер бэлтгэл хангах сайтайч байсан үе. Мөхбатар Аслан маань өөрөө бас энэ бүхтэй их сэтгэлтэй хүнд бас заал зөвлөх нь бас мундаг хүн шүү дээ. Тийм үү. Тийм. Тэгээ бид нар чинь хэдийгээр одоо бас яг нэг үеийн хөгч үчгэлээ гэсэн бүхий чинь их гоё юм бас нас одоо юу гэдэг хэдийгээр зөрүүтэй наан санаачлаа гэсэн 90 бизнес айх юм байна. Цолны. Тэгэл тэр одоо 10 ч вэ 20 ч вэ 30 40 байсан тэр томцолтой хүн бол тэр галаа ахлаа гардаг. Тэр томцолтой усуудынхаа удирдлагын доор бэлтгэл сургалт хийдэг. Ийм сайхан зарчимтай. Тэгээ Мөхбатар Аслан маань тухайн үед галаа ахлаад бидүүдийг бас бэлтгэл сургалтанд хамруулад тэгээ тэр жилээ Арслан болж. Одоо өөртөө баг итгээгүй дээ. Ийш одоо бас нэг миний мөрөөдөл бас нэг сайхан заам болчихсон гэсэн мөрөөдөлтэй байлаа. Тэгээ нэвт яваад одоо Арслан болчихсон. Тэгээ Арслан болчоод ерөнхийлөгчийн зарлиг мөнгө хатгтын эрд одоо анх удаа юм шиг байлээ. Одоо босод энэ 1024 бүх хөрөлдөхөд тэгж байгаа тохиолдол байхгүй байгаа. Хоёулангийн 9-15 онд гарахаас өмнө Монгол улсын ерөнхийлөгчийн зарлиг уншаад цолын нөгөө тэгээд цолын хоёуланд нь Арслан цолыг эхэлж өгчөө. Тэгээ 15 онд аваргын даваанд гаргаж ирсэн. Тэгээ тухайн үед юу ч нэхэр одоо Сэлэнгийн аймгийн Мандалсан яриад Монгол улсын начин Унаажвын эрхэм баярт Монгол улсын Арслан цолны болзол хангасан тул Монгол улсын Арслан цолны өнөөлөх тэмдэг гардуулж байна л гэдэг чинь бүр энэ рүү ч огшоол ингээл. Тэгээд ерөөсөө шокнд орчсон юм шүү дээ. Тэгээ мөнгөтэй барилдах байгаа юм уу, хинтээ барилдах байгаагаа мэдэхгүй. Бушуухан гэртээ харж л одоо эхнэр хөвгтөө очиж баяраа тэмдэг. Өршлөнгөөс тасарсан юм шиг л болж байна. Тэгээд энэ дээрээс буугаал дэвжээлэгөөр алхсан. Алхлаа зүгээр ингээл хөвсөл зөөл ингээл агаар дээр яваад байгаа ш. Хүн бас нөгөө олон жил хүсэж мөрөөдж ирсэн гэдэг юм уу? Одоо ерөнхийдөө нөгөө тэр би мөрөөдж байгаа гузаа шүү дээ. Тэрийг одоо өөрийнхөө мөрөөдж ирсэн цолыг одоо хэд давуулаад авчихлаар одоо хүн бас гүн шокд ордог юм байна. Та гэхдээ ер нь тэр нэг мөрөөдж явсан заан цолныхоо босгоор алхачаад ер нь яаж юу бодогдож байна? Та анзаарсан бол би Арслан болохоос гард болохоос илүү сайн байр зааныгаа орхиж заан болчоод их баярлж. Би сүүлд нь бичлэгээ хараад ичээд нүүр амаалгадаад нөгөө сайн баяр маань бас нөгөө ил үсэд хайлдгүй хурдхан шиг суган дагуун гараад дахин авчаал тэгээд тугаа тойрмоор байгаад байдаг тий. Тэр ерөөсө заан болоход л бас л одоо хамгийн их баярлж ирсэн. Хүн одоо нөгөө зориг тавиад мөрөөдөлтөд хүрэх шиг их сайхан байх юм дээ тий. Тэр начин Унаажвын эрхэм баяр улсын зан
сайн баяраар долоо давж Монгол улсын заан солны болцоодыг хангала. Тэр жил ихтэй та ер нь наадмын өмнө өөрийгөө заан солонтоо ер нь хүрчих болов гэсэн итгэл хэрэг байсан. Яг ер нь бол би бол бас нэг олон жил унаад явахлаар бас хүн шиг шатард юм байна. Аа. Тэгээ тэрэн дээр би өөртөө бол нэг итгээд бас яг тэгээ болчихно байна гэж бодоагүй л дээ. Тэрнээс одоо ихтэй сургууль сайхан таарцсан үедээ одоо 3 дээр 4 дээр тэр унжсэн үе над байгаа шүү дээ. Аа. Тэгээ тухайн үед ч юм бол бас 30 гараа явцсан нас. Тэгээ Мөнхбаатар арслан намайг их хүртэлдэг байсан. Энэ галаас их том цолтой хүн тэр шүү. Сайхан гал бэлтгэл гаргаж явах чинь бороо сайхан шивэрч ороод ингээд байна гэд. Тэгээ Мөнхбаатар арслан ч өөрөө одоо бас намайг бодвол өмнө нь одоо бас төрийнх нь наадам төрүүлээд үзсэн. Залуугаараа төрүүлсэн хүн шүү дээ тийм ээ. Олон сайхан цол аваад олон сайхан усуудаар бас заа зөвлөж явсан хүн ч бас тэртлээ бас мэдрэмж байдгийн билээ. Тэгээ тухайн үед би арслан болоод энэ Төв аймгийн хонаас бас манай гадаас ч бас нэлээ эдэн начин төрсөн шүү. Тэгээд тэр жил манай сүд спортоор их сайхан наадчихсан жилий. Тий. Ер нь тухайн жилийн тэр 11 оны арслан болсон наадмын ер нь доор даваанаас өсвөлийг ярих юм бол таны барилдаанууд ер нь ямар болж исэн ер нь төлөвлөгөөний дагуу ер нь тэр цолны даваануудад гарч барилдахад багшийн заад зөвлөж исэн зүйлүүд ер нь юу байв? Яг би нөгөө одоо манай миний багын найз одоо та хэд маань анзаарсан. Ах ер нь жилийн наадмаар л би миний дээлийг барьдаг. Тэгээ одоо Сэлэнгийн аймгийн Спортраны газар дарга хийж байгаа. Улаан уугийн Батмөх гэж сайхан залуу. Өөрөө бас баг залуудаа саамжуудаар их сайхан барилж ирсэн. Олон жил бас багш тасгалжуулагч хийсэн. Тэгээ бүтээрийн зам мөр их сайхан таард. Тэгээ ер нь бол багш маань бол бас сайхан зааж зөвлөхөөс гадна одоо бас нөгөө одоо юу гэдэг би багштайгаа яг илэн далангуу одоо яах вэ хүү одоо багшаараа ямар дээлээ бариулаад нэг цайгаа хийлгээд дэлтэн шүү дээ. Тэгээ найзтайгаа хоёлаа бас одоо наадам болгоны дээр одоо бас сайхан цог барилдаж наадаж нөгөөх маань бас өөрөө нөгөө дасгалжуулагч хүний хувьд мөн одоо бас өөрөө барилдаж ирсэн хүний хувьд бас нөгөө тэр дээрэс нь миний барилдааныг мэддэг болохоор за тэр бас аштайхан байгаад байна. Миний найз тэр усуудтай ингээ барилдчуд яасан гэдэг ийм тактик бас найз над их зөвлөдөг байлаа. Тэгээ одоо амаг авах тохиолдолд бол багш найз нөхдөдтэйгээ зөвлөдгөө яах вэ? Хандгаатай жанчилаа гэж мэдхүүд байна да та нараа. Хордлого тусахад чинь хандгаа аварна. Хоол шингээхэд чинь хандгаа аварна. Ууланд авирахад чинь хандгаа эрдсийг чинь нөхөн. Ус яах вэ? Уугаа дуусна. Ундаа яах вэ? Амны чинь сангааг арилгадаггүй юм аа. Хандгаа тавьсан ч алдчихгүй. Хандгаатай жанчилаа гэдэг чинь энэтэй гоо. Хүүстэр миний хандгаатай жанчилаа. Хандгаатай жанчилан аршаа. Үзүр түрүүн та яг доогуур даваануудад бол айхтар сайхан хүч ухаад бариан гаргаж барилдаад ерөөхдөө даваад гараад ирсэн. Үзүр түрүүн дээр нэг арай л хүчээр шухаж бариан гаргаж чадлаггүй л хялбархан унтсан да. Тэн дээр ер нь ямар дүгнэлт хийдгүү та? Яг ерөнхийдөө бол би нэг сэтгэлээр унаад би заавал тэгвэсэн гэд надад одоо бодол байдгүй. Ерөнхийдөө бол одоо энэ дараагийнхаа одоо бас залгамжлаа болсон сайхан залуучуудтай бас нэг талаасаа тэр талын барилдааныг давхцуулаад бас захиж хэлэхэд бас хүн цолондоо хан одоо юу гэдгийг бас эрт баярлна тийм ээ. Тэр тэрнээс бас их болсон шалтгаан. Яг уу Мөнхбат одон гийгээд үнэхээр бэлтгэл сургуульд нь сайхан байсан. Тэгээ яг уу золгоод одоо мөгд юм уу эсвэл одоо яг станыг бензинээ дуустар үтсэн бол бас нэг өөр тийм ээ. Гэхдээ бол миний хувьд бол харамсалтай байдаг биш шүү. За зүр дүрм жалгарын үлдсэн улсын арслан Мөнхбат улсын арслан Эрхэм баяр нар Зүүн баруун талын тус үрийн 16 засаг улаан хаан улан баяр наадмын нэвчэнд эвэн дэвсэр очирлаа.
Нүглийн барьцуулж яваагүй. За эрхэм баяр Сэнжигдээ дүрээд явлаа. За мөнхөд ч гэсэн Сэнжигний барьсан дүрсэн татлаа. За гарч шиг харагдах юм даа. За мөн Сүүлд нь одоо бас харамсаж ярьж байгаа ярианууд их олон байдаг л да. Тэн дээр бол одоо маш л сайхан төлөөлж гарч одоо ч бас урд урдныг бодвол чинь дээрх нь ч бол одоо энэ тэндээс л ирээл бэлтгэл сургуульд гээд ах юм байхгүй. Тэгээ ямар мэгтэй, ямар арга барилтай, одоо ямар зан арга шинтэй тэрийг мэддгүү л одоо талаас суулж барилддаг гэсэн юм шүү дээ тий. Одоо ч бол энэ заал тамхины барилдаанд дээгүүр барилдаж байгаа усуудл тэрийнхээ наадамд дээгүүр барилж шүү дээ. Тэгэхээр эдгээр маань одоо бас судалгаатай ер нь бол олон барилдаад үүссэн нийгмийн усуудл байгаа л да. Тэгэхээр тэн дээр бол одоо бас тийм цол авчлаа гэж баярлаад байх юм байхгүй одоо тэрийн наадамд төрүүлтрээ одоо наадам дуустал одоо би одоо хүн бас техник өгчүүд одоо манай дээд үеийн анхнаас цагтал да хүн даваа өгсөж бодоод ирэхлээр буруутчдаг гэнэ. Одоо энийг л би яаж хаях вэ гэж өмнөх л одоо барилдаанаа л бодож л тэр тухайн үед одоо таарсан хүнэл одоо би яаж хаях вэ? Ямар арга техникээр явах вэ? Энэ хүн ямар арга техниктэй үү гэж тэр төлөвлөгөө дагаж барилдах юм байл л да. Тэгэхгүй одоо манайхан ч одоо бас заал танхимын барилдаанд барилдаж байгаа сайхан залуучууд бас урчлаж одоо юу гэдэг 7-гийн даваа бодоод юм уу? Эсвэл бол төрөө бодоод юм уу? Тэгээ наан одоо бас нөө усуудынхаа судалж гэдэг юм уу гэдэг бас одоо зарим жилдэг одоо басамжлагч байд юм уу те. Тэгэж одоо бас бүдрээд байгаа асуудлууд их гараад идэв юм л. Тэгээ Монгол хүмүүс одоо цол дагаж бяр гэж нэг сайхан үг байдаг. Та төрийн баяр наадамд үзүүрлж одоо улсын арслан цол хүртснээсээ хойш одоо яг л нэг тэрийг харуулах шиг л болсон да. Тэгээд цаашаа ер нь заал танхимч тэр улсын наадамч тэр маш сайхан барилдаад ихэлсэн. Ер нь энэ том цол аваад ирэхээр одоо амжилт гаргаж байгаа яг үндэс нь одоо юу болоод эхэлж байна тэр ам авах байдал өөрчлөгдснөөс болж гин үү эсвэл тэр том цолыг авснаас одоо өөрийгөө илүү их дайчилж хичээснээс байна уу эсвэл сэтгэл зүй одоо би чинь том цолтой бүгшүүгээ бодцохоор ер нь шал өөр болчиход байна уу энэний ер нь учир ямар байна аварга ер нь бүх юм ер нь бол энэ манай сайхан залуучуудыг улсын цол аваад тэгээ сайхан амжилт гаргаад ирэхээр ер нь ард түмэн хүмүүжүүлчихдээ юм билээ шүү дээ. Тэгээ одоо хүн нэрээ тогос өдөө гэж тий. Тэгээ энэ одоо бас энэ үндэсний спорт нь өөрөө бас уламжлагдж ирсэн. Маш олон жилийн одоо энэ өвдөөцөөс уламжлагдж ирсэн сайхан бичгдээгүй хууль бай. Ер нь одоо бас Ахмад Солтой бүгшүүд нь баг залуу дороос гарч иж байгаа хүүхд залуучуудаа заавал одоо нутаг ус гэдэг ах юм байхгүй бас захиж хилдэг зааж сургадаг одоо ихтгэл найдвар төрүүлдэг сэтгэлийн дэм өгдөг их сайхан олон зүйлүүд байна шүү дээ. Тэгээд ер нь бол би ч гэсэн одоо бас яг л тэр зарчмаар одоо бас энэ олон сайхан ах нарынхаа олон сайхан багш нарынхаа нутгийнхаа зон олон мөн одоо энэ бөхөө хайрлж хүндэлдэг олон сайхан бүхэтөө сэтгэлтэй усуудын дэмээр сэтгэлийн дэмээр явсан шүү дээ. Ер нь бол одоо бас тухайн үед олон сайхан усууд бас мэдээ эвтэйгэн бэлтгэл сургалтаа хийгээд бас эндээ тууштай явах юм бол бас нэг Монгол улсын зан гэдэг цол хүртэх боломж олцоо мэдээд бас ирсэн байх шүү ч гэдэг юм уу те. Тэгээд одоо бас арга барил одоо бэлтгэл сургалт дээр бас толгоорсон сайхан зүйлүүдийг хэлж загж. Тэг би бол одоо бас энэ олон сайхан төм энэ олон сайхан ах нарынхаа олон сайхан багш нарынхаа буйнаар л бас өдөө зэрэгтэй явж байгаа гэж бишиж хайрлаж хөндлөж явдаг юм шиг байна. Тэгээ 2012 онд одоо ер нь ямар зорилго тавьж улсын наадамд орж ирэв та Арслан цолтой өмч одоо бас л
томол юм бодсон байх та тухайд бол тийм ээ. Тэр одоо юу нуух вэ? Аа. Яг нь ер нь бол моё огш манаас хэлжсэн. Талих сүхэд гард маань одоо бас хэлжсэн. Ерөнхийдөө бол бас чи ганцхан даваа тийм ээ. Айлчууд толгоосоо бодсон тийм юм л дээ. Аа. Тэгээ бүтэн ахаад 360 хоног бэлтгэл сургалт хийж тэгээ дээрээс нь дахиад 1 2 3 гэж явна гэдэг чинь бас хүнд шүү дээ. Аа. Тэгээ тухайн үед Мөхбатар Арслан маань Аригчаа гард маань Бүрэндэс Арслан бид дөрөв үлддэг байхгүй. Аа. Тэгээ Мөхбатар Арслан Аригчаа гардыг аваад би Бүрэндэстэй бас нэг Арслан байхад Бүрэндэс 4 даванд нуграан дээр ирж Бүрэндэс тэр үуч бас жин нэмээгүй бас нэгэм тэр байсан үе. Бүрэндэсийг наан нэг заалны барилдаанд хайцсан. Тэгээ тухайн үед одоо юу гэж юм тэгэхээр би Аригчаагаар Мөхбатар Арслан хоёртойгоо үзүү төрөнд үлдэх юм байна гэж бодчихгүй. Яг тунах юм байна гэж бодохгүй. Аригчаагартайгаа тунах байх гэж бодлоо. Тухайн үед ч Аригчаагаарч бас их мундаг байсан шүү дээ. Баазч явсан юм яаж байх тий. Тэгээ Бүрэндэстэйгээ тунлаа гэхлээр би яг миний тухайн үеийн одоо сэтгэл хөдлөлөө асуудал байхгүй. Би Сэлэнгийн аймгийн анхны аварга юм байж тэгээд би босоод ирсэн шүү дээ. Жохон том жиргүү. Тий. Тэгэхээр яг нөгөө Бүрэндэстэйгээ өмнө хайцсан байсан болохоор тэрийг хайчих гэж бодчих. Нөгөө хоёр маань юу гэж нэхэр тунцсан дуустал үзэн. Хоёлаа яг ижил төвшингийн усууд одоо тамираа тасалтал үзэн шүү дээ. Энэ нь бол би төрүүлчлээ гэдэг. Тэгээд би одоо төрөний хэлжсэн үг энэ үгэн дээр хоёлоо ингээд давцаж байгаа байхгүй юу? Тэгээд сэтгэл хөдлөлөөр одоо юу гэдэг нь өмнөх даваагаа даваагүй гэж одоо бүр одоо дараагийнхаа давааныхаа усуудыг бодцсон энэ төр ингээд явах хэрэгтэй. Бас тэн дээр нөө хашин суугаагүй. Тэгээ нөө одоо сэтгэлийн хөөрлөөр тэгж хандчихсан хандлагууд л дээр байхгүй болт юм л дээ. Эсвэл бол яг тухайн үед бас Бүрэндэст өмнө одоо бас унаад наад санагдсан бол бас санаад зээгээд бас яаж өрөлдөх яах вэ бүгд ингээд бодож байгаа байсан байна. Тухайн үед их амархан хайцсан дэрэн дээр одоо сэтгэл зүйн бэлтгэл байхгүй хөөрцсөн тий. Тэгээ одоо юу гэдэг нь бас урд жил нь Арслан болцсон. Ингээд олон зүйлээ шалтгаалдаг юм байл л дээ. Гэхдээ тэгээд Урсгалын Арслан хүн чинь аймгийн Арслантай тончгаарч дарахчгүй л байх л та бас нэг талдаа тий. Тэрийн нааданд одоо бас аймгийн Арслан салтан хүн тэрийн нааданд дөрөв төлтнүүд бол их ховор. Тий, тэгээд тунна гэдэг бол тий. Тийм ба. Тэгээд тэр жилийн наадам бас л нэг сургамж нэмсэн л наадам болж байна шүү дээ тийм ээ. Тэгээд та ер нь одоо тэгэл 12 оны наадмаас хойш 13 оны наадмын хүртэл заал танхимд бол бас нэлийн ноёлох маягтай барилдсан баг шүү тийм ээ ер нь. Барилдсан барилдаан болгондоо л дандаа үзүүр төрүүлж үзүүрлж барилдажсэн баг. Яг тухайн үеийн тэр чинь их том сургамж болохгүй. Тэгээд яг ер нь бол нөгөө улсын начин цолтой байхдаа тэрийнхээ нааданд 9 давж болоод байсан юм чинь одоо бас тэрийнхээ нааданд одоо бас 9 давцсан Арслан цолтой. Тэгээд дээрээс нь дараа жил нь өнгөрсөн жил нь бас тэрийнхээ нааданд дөрөв төлтөн гэдэг чинь бас их том юм. Том байлгүй яг амар шүү дээ тий. Тэгээ тэр олон сайхан яг одоо нэг үеийн нэг жигдэрсэн бэлтгэл сургалттай ийм усуудын дунд ч одоо бас дөрөв төлтнүүд бас том амжилт юм. Тэгээ ер нь бол бас бэлтгэл сургалтаа ахиж таслахгүйгээр наадмын дараахнаас нь бэлтгэлтэй ороод тэгээ тэр жилээ одоо бас тэрийн нөгөө дивжээ манаас сайхан харж нутгийн маань уул ус харж нутгийн одоо зон олон Монголын маань бөхөө дээдэлдэг маш олон сайхан усуудын дэмжлэг тусалцаагаар одоо сайхан буян заяагаар бас Сэлэнгийн аймгийнхаа анхны аварга болж төрж байлаа. Тэгээ өмнөх жилийн наадмаас нэг юм асуухад та чинь 7-гийн даваанд нөгөө пүрвжүү харцгаад нэг хагалж өшөглүүлээ дөрвөн хөллөөд нэг эвгүүцсэн шүү тий. Яг ер нь нөгөө тухайн үед чинь пүрвжүү чинь хинтээ санжаа аваргыг хайцсан. Тий санжаа аваргыг 5 дээр хайцсан тий. 6 дээр нөгөө ховдын зан пүрв сайхан заантай их удаа үтсэн юм аа. Тэгээ
би ам авах гээд очсон. Ерөнхийдөө Бүрүжөө бүтээр өмнө бас их олон барилдсан хоёр байхгүй. Тэгээ Бүрүжөөгаа яагаад ч автсан тэгээ автсан. Тэгээ Бүрүжөөтэйгээ Бүрүжөөч өөр барилдыг хийгүй юм шүү дээ. Тэгээ хагаал зөвшөглөөд зодны араас татаад тэр үчи яг нь бас нэг нурууны тамир гайг байсан шүү. Тэрээс хижээд нэг гарч ирчихсэн. Баруун талын тэргүүн магнайд Сэлэнгэ аймгийн Мандалсан байраад Монгол улсын арслан Гунааживын эрхэм баяр нарын дэргүүлсэн бөхчүүд Жүлэг ногоон дэвжэнэ дэвэн дэвсээр гачирлаа. Толоодорлаа. За эрхэм баяр арслан шууд шашгаа төрлөө. Дагуулад хөмөрлөө улсын гарцыг хөрвүүлж. За даасангууд орнорчлоо. За Сэлэнгэ аймгийн Мандалсан харьяатаг улсын арслан эрхэм баяр улсын гарцыг бүрүүж вардолоодорлаа. За хоёр арслан дуудуугаа бол цаал давж байна да. Яг нөгөө санжаа ургад хийдгээл тэнд хийсэн шүү дээ бас тий. Тэгээ хоёлоо уяачтын наадмаар таард юм. Тэгээ ийм амархан зам болчихгүй гэж бодсон гэж Бүрүжөө. Тий. Нөгөө ерөөсө гарч ирээд хөшөлцсөн шүү дээ. Бас л нөгөө бодлон төрүүлэл буруутсан баг тий. Тэгэл тэн дээр нөгөө би хайчлаа гэж бодонгууд нөгөө хүн ч одоо энэ ерөнхийдөө жин бахтай усууд гэдэг юм уу. Яг л одоо дээрээс нь дарж авахгүй бол тэд нар ч нөгөө одоо нөгөө үе сайтай тий. Хөлгөр сайтай. Тэд нар ч тэгэл доор морилзаад бултаад гарчдаг. Бид нар ч хий дарчих асуудалтай их зулантай шүү дээ. Тэгээ тэр тухайн үед бол Бүрүжөө нөгөө хайж амжаагүй байсан хэрнээ өөрөө яг чэйшин дараа хийгээ авчих дээр ингээ болчлоо гэж бодож тайвширсан шүү байгаа бас. Тий. Тийм байдгийн байж. Тэгээд одоо авраг болсон жилийн наадам мэдээжийн хэрэг одоо энэ бүх барилдаж Монгол үхийн дэвжээнд одоо алдар цолон дуудуулж хөлсөө урсгаж явсан он жилүүдийн хамгийн сайхан баяр баясгалтай хамгийн гоё дурсамжтай барилдаа мэдээжийн хэрэг тэр жилийн наадам байх бах тийм ээ. Төрийн наадмын төрөө хүртэнэ гэдэг бас их хувь заяа хүч чадал тэгэл бүхэл юм зэрэн зохицолж ирдэг байх та тэр. Ер нь бол хөдөлмөр нөгөө талаас одоо зөв явах гэдэг маш олон шалтгаанаас болд юм л л дээ. Тийм зөвхөн одоо дан ярь чадал том битээгээс төрүүлээд идэв шүү. Тийм маш их одоо би ч олон жил явж иж нэг төрөөс явдсан шүү дээ. Их л юмыг алдаагаа засч одоо олох одоо юу гэдэг бусад талын сайн талын юмнуудыг бас өөртөө шингээж тэгжил явж л одоо бас амжилт гаргад идээл л дээ. Одоо бэлтгэл сургуульд гэхдээ одоо миний маршрут гэж яриасан их цөөхөн байлаа шүү дээ. За. Бэлтгэл заал, бэлтгэл гэр тэгэл одоо өөр юм байхгүй. Тэгэл яг хуу бас нэг гадуур ажил зохицуулах юм бол бэлтгэлийнхаа дундуур нэг шурт гэж нэг явчихаал байдаг. Ээж дээрээс одоо бас төдийлөн очиод наанцана гэдэг. Ерөнхийдөө л одоо бэлтгэл гэр хоёрын хооронд тэгээд нэг заал танхим барилдаан байвал нь бүхэн өргөрөөгөө явдаг. Ер нь хүн яг зорилго тавих юм бол тэн дээрээс яг л цагаа баримтлал яс тэнд одоо юу гэдэг сэтгэл зүрхээ шингээж ижил тэр буяа ирдэг юм байл л дээ. Тэгэхээр танд ерөөсөө тэр нөгөө гадуур дотор явах орой өдөш гарах орох зугаа цэнгэл арх дарс ийм тийм юм бол ерөөсөө огт байгаагүй байх гэх тийм ээ. Тэгэхээр л та их том зорилго тавьсан байх нь тодорхой байсан байх гэдэг тийм ээ. Тэгээ тэр тухайн тэр цаг мөчөө бүх юмдаа зориулсан байж байгаа тэр зорилгондоо хүрэх шиг сайхан юм байдаг. Хэлэлтэй тий. Тэгээ таныг төрүүлэхэд одоо Монголын ард түмэн бас их баяртай байсан баах. Тэр төв цэнгэлдэх хүрээлэнгийн уур амьсгал тухайн өдрийн тэр барилдаанууд ер нь ямар болж ива та нэг 5-5-аас хойшоо нэг сайхан барилдаануудаа ярих юм бол нэг Соронзон заантай 5 дээр нэг жаахан авиртай барилддаг болоод хоёрчтай яадаг л. Яг хаа тэгээд нөгөө тэр үуч нөгөө Соронзон болдмооч залуу байсан тий. Тэгээд л нөгөө бас дивжин дээр бол тэгээд нөгөө шомог наанцаа нэг гарах асуудал бол бас байдаг л дээ. Тэгэхээр эн чинь өөрөө тулааны спорт шүү дээ. Тэгэл одоо юу гэдэг баг хажуунаас багш нар орилоод байхад заримдаа мэдхгүй шахуу болцсон л яг л нөө хүнтэй барилдах төвлөрсөн
тийм ухааны л юм байна шүү дээ. Тэгээ яг хуу тухайн үед ч одоо ямар ч бодлоор автсан 5-ын даваан дээр зан хүнийг авна гэдэг бол бас нэг талдаа хэцүү хэдэлтэй. Та яагаад авсан тийм? Гэхдээ би тэрийг би бас мэдэхгүй. Юу гэж нэхэр яг хуу миний нэг бодол байдаг байхгүй юу? Юу гэж нэхэр өөрөө би ч нөө цалаа авах гэж цалаа ахиулах гэж ус их олон жил явсан шүү дээ. Тэгээд одоо энэ дүүнэрийгээ ингээд харж байхад залуучууд ч одоо нэг аймгийн арслан цолтой улсын цал авах гэж горилж байгаа энэ олон улсууд чинь тэгэл одооноос ахуулаад ингээд наадам төхөд ирэхээр ерөөдөө бүхэл амьдрал бүхэл одоо зүйлээ энэ спортод зориулсан ус. Тэгээ энэ үний чинь ганцхан энэ хүн тэр цал авах гэж байгаа хүн санаа зовоод байгаа юм биш. Энэ чинь ард гэр одоо аав ээж ах トゥ одоо нутаг усныхан одоо энэ хүний чинь дэмждэг барьдаг гэл энэ сайхан залуучуудыг чаард их олон баг ажиллаж байгаа шүү дээ. Санаа зовж байгаа усууд нь маш их тийм. Ер нь бол би бас том цол авснаас хойш ч гэсэн энэ аймгийн цол улсын цол голдож байгаа залуучуудаас их аваагүй. Тастаагүй. Тий. Бид тухайн үед бол аваад над боломж байсан л. Ер нь 5-ын даваан дээр эд барилдж байгаа улсын зан хүнээс нэрвтсэн аймгийн цалтай бүгчүүдийг аваад барилдах шиг амархан юу баах вэ? Тэр утгаар л ерөнхийдөө авалцсан. Бас ерөнхийдөө нэг зовлонгийн мэддэг болохоор авдаггүйс. Тэгээд ч ер нь нэг сайн бүхийг хайчих юм бол бас цаашаа зам шуудардаг гэж бүгчүүд ярьдаг байх тий. Яг хоёр нөгөө сэтгэл зүй байхгүй. Тий. Тэр тухайн нэг одоо би өөрөө их сайн байгаа юм байна. Ер нь хүн чинь өөрийгөө зүгээр дотоод сэтгэлдээ гэдэг юм уу гэдэг тэр хүнтэй харьцуулж хүнтэй тулж үзэж барилдаж ижил өөрийгөө сайн муугаа мэднөхөөс биш. Би сайн байна гэд зүгээр бэлтгэл хийхгүйгээр хүн мэднэж байхгүй шүү дээ тийм байх. Тэгэхээр яг хуу ерөнхийдөө тухайн үед бол Соронзон бол сайн баяр зан хөлт төр их сайн байсан. Тэгээ 6-ын даваанд сайн баяр заанагаа аваад байцсан. За энэ дэс юу гарч мэдхээр болоо явж та. Түрүү үлдээд армаар мэхийг үчилээ. Сэлэнгийн мангасмын карьераа сүлд спорт руу Монгол улсын арслан эрхэм баяр. Сан баяр замлуулч юу гэж байна? Таанастай нэг үеийн шахуу гэж тий. Дээд даваанд ч юм бол тэгээд ерөөхдөө 6-гийн даваа маав ч юм бол бид нар дээр ч юм би ч бас дээгүүр ам авах байсан биш. Тэр үе чинь арслан байсан юм чинь бас 4-5 дээр босч аав. Тэр чинь цөөвтөр дүү аа. Цөөвтөр хүнээс л ам авах таарч байгаа. Тэр яг наадан дээр ч юм бол өөртөө уучин барилдаж байсан. Тэгээ өөртөө бас барилдаанд таардаг усудаа л авж байгаа дэр байхгүй. Долоо дээр би оюун болд тий аврагыг авсан. Шинээр харцаг болсон. Жог хөвгдүүлээ шүү дээ. 19-т харцгалаа шүү дээ. 20-т үү? Тэгээ 20 настай яг аймгийн арслан болоод ирсэн. 6-д авсан. Би тэгээд бас цөөхөнөөс ам авсан юм аа. Тэгээ оюун болтойгоо авч байсан. Их амархан хийдэг бах тий. Оюун болд яг нөгөө багш нар нь л яасан баг л та. Тухайн үед ч бол бас би чинь жим мас ихтэйсэн. Ерөнхийдөө хөдөлгөж ярил дээрээ тэгээ наан золгохоос өмнө юм хийгээрэй гэж хэлсэн баг л та. Тэгээ өөрөө ч эрттэй ч байсан үе залууч байсан. Тэгээд тэр нэг улсын сал авах гэж олон жил нэрвтсэн хүн байгаа ш. Дөнгөж анх одоо тэрийнхээ нааданд барилдаал 6-д авсан шүү дээ. Тий. Тэр одоо бас ирмэлцлэр ихтэй харж барилдаад байсан. Тэгээд та нэг туршлагаараа хийн дээр нь л. Тий. Тухайн үед бас манай хүн ч бас баг залууч байсан. Тэгээ би чинь тэр тухайн үед чинь оюун болдгоо одоо бас 20 гаруй жил 10 жил усад байлцсан юм шиг бас тий.
Тэгээд тэгээ 8-ын доонд Батмөх цаантай барилдаад мөн одоо өмнөх жилийнхээ наадамд нөгөө дөрвөлдөг шиг бас нэг яваад өгөнгө алдсан шүү тий хавруулаад. Өдөр чинь базар өн хиний чинь санжааг өчлөөд байгаа тий. Тэр нөгөө өчлөөгөөрөө. Тий. Тэгээ гарч тань дээр нөгөө тэгээ игээд. Тий. Тэгээ тааш бас нэг дөрөв үлдээ. Би нөгөө санжааг бодвол бас намх юм болохоор зүүгдэж жагаад тэгээ нэг юм тушилтаад унчихгүй шиг наа нэг юм дөрөв үлдээд нэг юм босоод ирсэн. Одоогийн ургалаад одоо Батмөхний чинь эрхэм баяр хүргэе. Эдгээр мандал бүтэхэд сүүлийн дөрвөс гэрхийдээ спортинго Майдуру бимбуко Монгол улсын асуун мунаажин эрхэм баяр. Өнөөдөр улсын зангуудны холбооны гадаа улсын эцэг батмөхөөр 8 давж өчигдөр өдөр байна. Жочондоо хавирчихгүй. Аа. Та ер нь хавирээд байдаг штэ. Тэр хавираа ер нь танд хэн заасан идвэ? Өө наран гэрлэгч. Аа. Жудагийн. Огноны наран гэрлэгтэй хүн. Наран гэрлэгч одоо намайг бас хөөрхөн техниктэй болгож өгсөн шүү дээ. Тэгээс би ч одоо бас өмнө нь бол бас зөв хөл гараад наанцсан гэдээ яваад дүүсэн. Тэгээ нэг хөл бэрцснээс хойш нөгөө барьцны барилдаа хэрэгтэй болчихгүй. Тэгээ наран гэрлэгч ч өөрөө бас нөгөө саамжуудагийн хүн тэр талаас бас их сайхан юмнуудыг зааж өгч ирсэн. Их спортын нарийн юмнууд тий. Тэгээ ер нь зөвхөн тухайн жил шүүгийн дөрвөн бүхэд одоо Мөнхбат тавар гонжиг дамбаарт та тэгээд Батмөх цаан гэдээ үлдсэн байсан. Зөвхөн шүүгийн дөрөвт үлдчихээ байж их та энэ дөрвийн хинтээр барилдчихсан гэж бодож ирсэн тухайн үедээ. Нөгөө гурвынхаа. Яг ер нь бол Мөнхбат тэг би Батмөхийг авчих байх гэж бодож ирсэн. Аа. Би гонжиг дамтайгаа тунах байх гэдэг. Тэгсэн чи эсрэгээрээ гонжиг дамбыг аваад Батмөхтэй намайг тунгадаг байхгүй. Аа. Яг ер нь бол бас нөгөө тухайн өдрийн хүний биеийн онцлог гэж бас байна шүү дээ. Бас нөгөө өдрөөрөө бас хүн өөр шүү дээ. Өнөөдөр сайн байлаа гэхэд маргааш бас нэг би тавгуурхэд нойргүй хондогч байд юм уу? Бас нөгөө би хямрлаа гэхэд бас урд өдрийнхшгөө байдаг ч үү тий. Тухайн хүний бас өдрийн од гэж бас нэг мундаг юм байна. Тэр тэрнээс нь бас болгоомжиж усууч чинь бас ам өөрчлөгдөх асуудал. Тийм байна. Тэгэд одоо үзүр түрүүнд гонжиг дамбаарттай барилдсан да. Ер нь тэгээ үзүр түрүүнд одоо аврах цолны даваанд одоо хоёр дахь гарч байгаа хүн чинь бас цол их л байсан болов тийм ээ. Таны эргэн тойрныхан одоо багш нар найз нөхдүүд ер нь юу гэж хэл зөвлж гаргасан бай. Тэгээд гонжиг дамбаард бол яг тухайн үед начин цолтой байлаа. Та бол одоо улсын арслан хүн. Ямар хуу тооцоотой гарч ив та. Яг тухайн үед чинь гонжиг дамб одоогийнх шиг бас ингэж жин нэмж бас бэр суугаагүй байсан. Нарептер байсан тийм ээ. Нарийнхан нэнгин байсан. Гэхдээ гонжиг дамбын эрдэн бол мундаг шүү дээ. Ер нь альч талаараа барилдана. Альч одоо жинтэй хүнтэй өндөр байна уу, намхан байна уу? Тэр тооцоол мундаг хүн. Хоёр гар хаач хүрэн тий. Гонжиг дамбыгаа бол бас хүнэлтий. Яг одоо энэ доод манай доод үеийн хөгтүүд ч одоо тийм шүү дээ. Одоо 80-аад оны залуучууд. Тэгээ би чинь яг хуу ах нарыгаа дээдийнхээ одоо ах нарыгаа хайж чадахгүй зүтгэсээр угаад нөгөө доод үеийн дүүнер чинь манайдаас илүү болоод гараад ирсэн байхгүй юу. Цаг хугацаа чинь өөрөө тийм л үуч тэ. Тэгээ нэг богинохон одоо нөгөө үүлэмжлэний нарны дундлаг гэдэг шиг богинохон хугацаанд би чинь бас яг өөрийнхөө үеийнхнаас бас гарч харихаас арай өмнөх нь тийм ээ. Яг тий. Авар гарцлан цолыг авч илээ. Тухайн үед одоо юу гэдэг юм бас ахаад нэг 2 жилээр хоошлгсон болвол нь тэгээ цолчгүй юучгүй тэгээд нэг өсгөд тэгээд дуусчих юм байсан шүү надад бас. Тэгээд тэр гариттай барилдсан барил та. Яг гоо гариттай яг ер нь багш нар зөвлөл тэгээ сэрүүнээс болохоор юу гэдэг гонжиг дамч надаас хурдтай юм. Дээрээс нь мөч хурдтай юм шүү дээ. Их өндөр бишимш мөлтрөө тэр гар мар их хурдан. Ер нь бол тэгээд нөгөө жинтэн барилдаж байгаа байхгүй. Би өөрөө бас тухайн чинь бас барьцны барилдаа их хийдэг байсан. Тэгээд ерөнхийдөө өөрийнхөө барилдаанаар л
оруулж барилдаж хайсан дүүгээ. Монгол улсын авраг цолны улсын санааны төдий явган нэгжээ 9 цагаан дугаараас айдас авч байна. Энэ хүү шинэ авраг төрсөн, шинэ гариг төрсөн, шинэ зам төрсөн, шинэ энэ хүү сайхан наадмын болж байна. 어둠을 돌아가고 소리는 흘리는 흘리지게 그런 없어도 쓰는 건 어떤지도 아르티가 웃어도 이름 흘리지도 원두스니 바이나드니 이제도 힘들었던 어두사밍의 뜻었다 그저 함성 하루 이루고 싶던 그저도 아가 상가가 사람들을 지나서 세딩감이 만들었으면 그래야죠 우리 스포팅으로 너희 두루 다운한 댐제니 그 улсын эсрэг Унаачмын эрхэм баяр 9 өдрүүдэд авраг цолны явдлыг хангаж байна. Тэгээд авраг болох сэтгэлдлэр нь ямар байдгийм байна. Тэр нэг 9 хөлт цагаан туугийг урдаан хөнгөө тойрж үзэхэр нь ямар сэтгэл төрдгийм байна. Би нэг ийм үг хэлэх дуртай байдیں۔ Одоо энэ спортоор хичээлж байгаа залуучууд яг аймгийн наадам, сумын наадам төрүүлж байгаа нь ижил боловч тэр төрийн наадамд бүгд л төрийн наадам л та. Тэгээ одоо тэр бас төвцөнгөлтгтээ төрүүлээд тэр олон сайхан хямартай сайхан залуучуудыг үеийнхэн усуудыг ах нарыг орхичоод тэгээд тугаа тойроод явчих шиг хүний сэтгэл одоо юу гэдэг одоо юугаарч одоо орлуулж хэлэхий аргагүй тиймээс сайхан мэдрэмжийг авдаг байхгүй. Тэгээд энэ сайхан залуучуудыг бүгдээрээ л одоо боломж байдаг бол бас тэр сайхан мэдрэмжийг бас бүгдээрээ аваасаа гэж бас үгж ерөөж залбирч явдаг шүү дээ. Тэ бодож одоо тэр шиг сайхан мэдрэмжийг хүн болгон аваад нэг гэх юм бол амьдрал утга учиртай юм шиг харагдана. Хүн болж төрснээ бас сайхан аав ээжийнхаа бас ачийг хариулж байгаа юм шиг санагдана тийм ээ. Их олон зүйлээр нь бодох юм бол их сайхан юм. Үндэсний хоёр наадмын Хандгаатай жанчилаа гэж мэдхүүл байна да та нараа. Хордлого тусахад чинь хандгаа аварна. Хоол шингээхэд чинь хандгаа аварна. Ууланд авирахад чинь хандгаа эрдэсийг чинь нөхөн. Ус яах вэ? Уугаа дуусна. Ундаа яах вэ? Амны чинь сангааг арилгадаггүй юм аа. Хандгаа тавьсан ч авчихгүй. Хандгаатай жанчилаа гэж чинь энтэй гоо. Хүүстэр миний хандгаатай жанчилаа. хандгаатай жанчивлэн аршаа. 2016 онд ч одоо бас ардын хувьсгалын 95 жилийн гэж 1004 бүхээрэлцэн том сайхан наадам болсон. Тэнд одоо та 38 настай. 8 давж их шүгэн дөрөвт үлдээж одоо Санжаадан Бааваргад өвдөг шороодч байлаа. Тэгээд тэр наадамд одоо шүгийн 8-д Мөнхбат авраг таныг амлаж авч барилцсан. Тэгээд та хоёр ч юм уу яргал авраг улсууд шиг барилцсан да. Одоо их хүч авахсан. Тэгээд хин хинэгээ тэр үуч одоо барьц сонгодог байлгүй тийм ээ. Яадаг байлаа тэгээд тий барьц сонгоод тий зүгээр 5 ч үлээ хичнээн сонгоо тэгээд сүүлдээ та нэг дарж унаал ингээд нэг л яг л нэг тийм аратан шиг нэг архирж босч ирээ тэр нэг орсон буур шиг нэг фат хийтэл нэг чанга гიშ тэр нэг явж байгаа их сүрттэй санагдчихсэн. Тэгээд ер нь яг хөө аврах хүн бол яг хөө дээшээ даваанд гараад ирэх нь ойлгомжтой. Харин гарч ирсэн хойноо адилхан цолтой аврагдаа амлуулчих танд ямар сэтгэл зүйд
ямархуу нөлөөлөл үзүүлсэн гараад яаж барилдъя гэж бодсон да. Яг гоо тухайн үед одоо мөнгө төвтөрч их ойрхон усуд ч тээ. Насны зөрүүтэй ч гэсэн одоо бас нөгөө нэг үед одоо бас сайхан дөрийнхаа нааданд бас авар гарсан цолыг авч хоёлоо үзүү дөрөнд сайхан барилдаад тэгээ би тэн дээр юм боддгоо л дээ. Тэгээ хоёр нь бол тухайн үед бол мөнгөтэй үе ирж исэн үе. Одоо яг жигд жагсч сууж та одоо энэ санжаа энэ сатан дөрж очтой бид бочргээл тий 84 5-ны залуучууд ч дээ. Би бол ерөнхийдөө бас 30 гараа явцсан. Бас харимт тал руугаа болж исэн үе. 40-рууд өгцөн тий. Тэгээ мөнгөтэйгөө илээ сайхан мэдтэй бас та намайг ч ахаа гэж хүндэлдэг. Тэгээ яг тэр мөнгөтэй шийдвэр бас биш байсан баг. Тэр нь бас нэг гадны одоо бас эн чинь өөрөө бас ганцхан хувийн спорт бас биш ч үү тий. Ер нь бол бас дараагийнхаа тэр ам нүүдлийг харж исэн ийм л тохиолдол баггүй. Тэгээд би энэ дээр мөнгөтэй яг тухайд нэг яг бас нэг хүн хоршоор хөдөлдөг юм байлаа л дээ. Яг одоо юм бодохгүй гэсэн тухайн үед бол тий. Тийм тухайн үед бол бас яг за намайг жоохон харьцлаа гэж ингэж байгаа юм болов тий. Яг одоо битээр бас нэг юмгүй сайхан одоо бас урд урдныхаа юм дээр бас ингээ явж исэн гэдэг үднээс тухайн үед нэг жижигхэн гомдлын нэг сэтгэл тээж л гарахгүй юу. Тэгээд тэн дээр бас нэг спорт юм чинь бас хин унаа гэж гарах үү тий. Тэгээд сайхан үзнээд үтэйгээ л гарсан. Тэгээд тэн дээр ямар ч төлөвлөгөө байхгүй зүгээр л яг үзнэл гэдэг яаж барилдах уу яаж хаях уу гэдэг аргаа олохгүй байхгүй. Тэгээд ойлоо үзсүүлдэ барьц сонгох бол барьц сонгоон дээр үтээч чинь бас хуудсан. Тэгсэн их хүч явсан да тий. Тэгээ яг энэ тэр сугддаг барьцыг байнга давтдаг гэсэн. Бас олон хүн саясан дээр барьцаарай. Яг тэр нэг олон хүн олон давтамжтай одоо тэрийг дадлуулгдсан юм чинь бас яалтчгүй ордог юм билээ л дээ. Тэгээ нэг дүүгээ нэг дарж байсан. За ирэхэн барилдаа эхэллээ. Гутгалаа. Аврагман коцоо гошигдаа. Селингангийн мандалсан өрөө донцгой ерөнхий газрын аврагч спортын ороо ноёд групп Монday компани Монгол улсын авраг эрхэм баяр улсын авраг Монкотаар 8 давж их шөвгийн дөрвшил гарч үлдлээ. Таны тэр одоо нэг шуудагтаа сугадаатай ингэж хүнийг нэг цэжин сөхөж гаргаж ирж мушгид тавьдаг. Тий. Тэр бас их яг таны одоо өөрийн энэ бие пропорцод тохирсон тэр чадалд их нийцсэн барьц байх гэдэг нь. Тэгдэл болтой шүү. Тий. Тэгээ би ч бас нөгөө бас их намхан ч биш, их өндөрч томч биш. Тэр нөө дундын шүү дээ би чинь тий. Тэгэхээр арай өөрөөсөө намхан ус уттай барилдаанд таарчдаг. Бас өндөр ус уттай бас барилдаанд таарчдаг. Тэгээ нөгөө барьцаа авахлаар намхан усуудыг бол гарантчдаг. Өндөр усуудыг бол өндөр усуудтай зүгчдэг. Тий. Тэгэхээр хийггүй байдаг шүү. Одоо яг таны тэр барьц бол Монгол өхөн дөрмөнд ороод ирлээ ш тэгш барьц гэдэг. Хэрвээ таны яг эд амжилттай оргил үе дээр яг албан ёсны тийм барьц байсан бол гэж ер нь та бодож юу? Бас нэг ганц нэг амжилтаас ахил байсан бот тий. Тий. Тэр барьцыг авах гэж би бас зовдөг байсан юм чинь. Нөгөөдгөө авчвал бас учиртай тий. Ер нь одоо ингээд хүмүүсийг бөхчүүдээс ч тэр ингээд үзэгчдээс тэр асуухаар таны бодлоор хамгийн бяртаа хүн бэ гэхээр л Эрхэм баяр авраг, санжаа авраг гэл хүмүүс хэлдэг л дээ. За яг та ч өөрийнхөө бярыг мэдэрдэг л баг. Яалаа гэж. Гөө. Тэгэхээр таны өөрийн барилдаж үтсэн бөхчүүдээс ер нь хамгийн бяртаа бүх гэвэл хэн байх вэ? Би багийн авраг шиг бяртаа хүн ер нь үзээгүй шүү. Тийм үү. Тий. Яг уу өсгөө авраг, сумья авраг гандах гард гамбатарсан эдэртэй би барилж ирсэн л бүгдэнд л унжсэн. Гэхдээ тухайн үед одоо бас би багч байсан. Гэхдээ аймгийн начин багтаа би бас бүгдэнтэй л барилж ирсэн шүү дээ.
Понцог ахтай би ерөөсө барилж үзээгүй. Оо тийм үү. Тий. Тэгээ бусдаа нь бол бүгдэнтэй гар зөрүүлж унж үтсэн юм баггүй. Тэгэхдээ давж үзээгүй. Тэгээ багийн аврагтаа би 2002 онд аймгийн эчин салтаа байхдаа цагаан сарын барилдаанд 3 даваа 4 давааны нуглагаар таардаг байхгүй. Тэгсэн л багийн авраг намайг чи илдээд авчихсан. Тэгээ би чинь сүүлдээ 2 гар дуусаад тэгээ нэг худлаа нэг юм хутгамраа идээд тэгээ ундаг байхгүй. Тэгэл яг хөө тэрнээс хойш одоо бас яг хөө бэлтгэл сургалт хийгээл бас агсан. Гэхдээ тухайн үеийн одоо юу гэдэг багийн аврагтай байсан үе тэр тамиртай 2 гар нь хүнд тийм хүнийг бас би хараагүй шүү. Одоо энэ оюун болд бас яг тийм барилдаанд төстэй барилдааных нь хим маяг өөр байхгүй. Оюун болд ч юм бол юу гэдэг яг багийн аврагч шиг бас сэнжиг ухаад тийм үү те. Яг сэрүүгээс тэгээд ноолоод явдаг хүн бас биш байхгүй. Тэгэхээр тэр яг тэгж ноолдог байсан бол яг багийн авраг дээр төгөж очих. Яг оюун болд арслаа манай нэвтрүүлэгт орж ирсэн. Тэгээд би нөгөө таны мөрнөөс адис авдаг тухайн асуусан байхгүй. Тэгсэн чи намайг хүмүүс том сээжтэй л гэдэг. Ингээ бүхчүүдийг харахаар надаас том сээжтэй хүн эрхмээ аврагал байгаа юм шиг санагдаад байдгийг. Тэгээ би бүх хүнийх нь хувьд эрхмээ аврагыг хүндэлж явдаг. Тэгээ тийм болохоор бас мөрнөөс нь адис авч ирсэн. Тэгээд сайхан хүний мөрнөөс адис аваад улсад төрүүлж ирсэн. Гэт ярьж ирсэн. Тэгээд Санжаа авраг бас улсын наадам таныг давчаад мөрнөөс чинь адис авч ирсэн. Жаргал хоёр зам бас тэгж ирсэн баг. Ер нь ингээд барилдсан бүх өөрийн чинь мөрнөөс ингээд адис аваад хахад аврагад ер нь ямар сэтгэл төрөх вэ? Наа чи бас ийм түүхтэй байхгүй юу? Түүхч байх үү дээ. Би оюун болд бүтээч чинь бас нэг багшийн шавьжтэй. Би одоо говьят хосоор өгч дээр штанг сүүлийн хэдэн жил хийж байна. Тэгээ оюун болд маань бас тэн дээр таарж хосоогчдынхаа удирдлагын доор хоёул бэлтгэл сургалт хийдэг юм л да. Тэгээ би авраг болцсон оюун болд маань харцаг болцсон. Тэгээ бүхэн холбооны 25 жилийн хувьд нэг 1024 бүх барилдсан тийм. Тий 15 онд. 15 онд. Тий. Тэгээ 15 онд бүтээр 1024 бүх үзүү төрөнд үлддэг байхгүй. Тэгээ наадам төгссөн байсан. Тэгээ оюун болд бүтээр үзүү төрөнд үлдээд тэгээ би оюун болдгоо за наадам төгсөж байна. Тэгээ энэ жилийн сайхан цолоо ахуулаараа мэдээ чи энэ 1024 бүхэн манлаа болчих гээд. Тэгээ би оюун болдод өгжсэн байхгүй. Тийм үү. Тий. Тэгээ тэрэн дээр одоо оюун болд маань бас их бэлгшээсэн үү, их сайхан сэтгэл нөхөр төрсөн үү те. Тэгээ их баярлаад тэр баярлсан хөрсөн тэр одоо бас нөгөө урмын үг аваад над мөргсөн баг гэж би гэж бод. Санжаа дамбын хувьд бас Санжаа дамбын юу жардыг би мэдэхгүй. Өндөр авраг би мөкөтэйг хайчаад тэгээ энэ дотор ирэхтэн чинь зүгээр ингээд оволцсон юм байгаа шүү дээ. Жохон уурах цартаа гарцсан тийм ээ. Одоо амлчлаа гэдэг үгнээс. Тэгээ хор шарвал байхгүй шүү дээ. Яг нь ерөнхийдөө бол бас адилхан аврагцалтай байж бас инглээ тэглээч гэдэг юм уу бас сайхан ойрхон одоо бас ах トゥ угийн харилцаатай байж захтаа бас махагаа инглээ барьлаач гэдэг юм уу. Тэр үднээсээ бас нэг жохон шаргал зогоод байсан байхгүй. Тэгээ эцэс өндөр авраг ирээд. Тэгээ би бас энэ 2004 онд дуу бахтэр нэгчнтэйгээ барилдаж байгаа. Тэгээ шуудгаас татаад энэ булчингийн уух задраад энэ ингээ бомбач хийдэг байсан. Юунаас мултарчдаг байхгүй заримдаа. Уутнасаа гарчаад. Тэгсэн мөкөттэй барилдаж байгаа дэр уутнасаа гарцсан байхгүй. Тэг яг үлдэгчсээд яг хэсэг ингээд нэг барьж мараад яхахлаар гайг болчт юм л да. Тэгээд архич гард эднэр бид нар чих ойрхон шүү дээ. Нэг үед л бас барилдаж байсан. Би ч бас ах гэж хөндлөн архич гард. Тэгээ тэн дээр бас нэг ингээд жоохон оволцсон хүн яах вэ? Бас нэг жоохон огж могоод ингээд тэр чинь халуунд барилдаж байгаа. Дээрээс нь тэгж их тамир гаргаж байгаа ус учраас даралт март ихсдэг шиг байна. Тэгээ яжсэн өсгөө авраграад тэгээ бас нэг юм байна тийм байна одоо бас Санжаа аврагууд нар чинь тэр өвлөн бас бид нэр цаансны бэлтгэлд цуг гарсан юм.
За. Тэгээ ерөөхдөө яах вэ гэдэг. Гэсэн өндөр авраг мэдээгүй би яаж нээж гэх нь одоо гар ингээд яачлаа гэсэн. Тэгвэл санжаад өгчүүл яасан юм бэ гэсэн саналыг тавьсан байхгүй. Тэгээ санжаа аврагда бас гимгүү сайхан байдیں۔ Тэгээ олон наадамд бас ард түмэн бас авраг зал авчаасаа гэсэн хүлээлт байсан тийм ээ. Тэгээ санжаа аврагда юу нуух өгсөө. Тэгээд санжаа маань ч сайхан байрлаж сайхан төрийнхэн наадам төрүүлж олон сайхан ард түмнийг бас баясгаж олон сайхан улсуудын хүлээлтийг бас тайлсан. Тэ? Сайхан наадам болсон тийм ээ. Цагаан сарынхаа барилдаанд таа ч бас сайхан төрүүлж байлаа шүү дээ тийм ээ. Биш нэг төрүүлээд нэг үзүүлсэн. Тий. Төрүүлэхдээ үл мөнгө даврахтайгаа бас үлддэг үл. Тий. Тэгээ чинь мөнгө дөө маань наадмаараа намайг хайж төрүүлээд би цагаан сарынхаа барилдаанаар төрүүлсэн. Хоёул өвтэй ч одоо бас нэгэндээ бас тийм ээлтэй асуудаг. Хүн ер нь тухайн орон нутгаас цолон төрчгээд өөрийнхөө дараагийн цолтныг харах их сайхан байдаг юм шиг байна. Баасан дээр за манай нэвтрүүлэгт ороод ярьж ирсэн нэг хэдэн жилийн дараа үлээ дүүгэр гомсрөнгоогоос хойш цол авсан гэд. Тэгээ гомсрөнгоо би одоо надаас хойш энэ дутгаас бүх төрөхгүй нэ гэж сүулдэ бүр зовдөг байлээд одоо нэг санаа амарлаа гэсэн гэж хэлсэн. Тэр шиг одоо та тэр Вохо Данзан гэдэг Алдарт Арслангаас хойш 78 жилийн дараа арслан болсон гэдэг. Тэрний дараа одоо өөрөө авраг болж анхны авраг боллоо. Та ерөн сэлгийн сайхан нутгаас дараагийн авраг хизээ төрөх үл гэж боддог л. Удахгүй байна. Тэгээ би бас тэр үднээсээ бас жаргал баяраа 7-гийн даваан дээр авч үзлээ. Бас дараагийн залгамжлаа болох сайхан залууч тийм. За тэгээд дэлгэр зуны сайхан өдөр билэж доорой болтол. Голын урсгалын жимээ сайхан ярилцлаа дааврахтайгаа. Баярлалаа өдөөч гэсэн одоо сайхан энэ уламжлал болсон сайхан үндэснийхээ спортыг олон түмэнд түгээж бидний залгамж халаа болж байгаа сайхан дөрөв хүүхдүүдэд маань одоо бас үлгэрдөөрөө авахаар олон сайхан хүүхдүүдийг өөрөөр оруулж байгаадаа бас танд бас баярлж байгаагаа илэрхийлье. Тэгээ ажилд нь амжилт, амьдралд нь сайн сайхан мөхнө гэж яриа дүүдээ. За баярлалаа. Тэгээд таврагын маань ерөөл бат сайхан оршголтгой. Энэ манай нэвтрүүлгийг маань одоо юунд итгэж байгаа. Хандгаатай жончвлан гээд энэ аршааны хамт толон одоо таныг ингээ бэлтгэл дээрээ бас сайхан ууж хэрэглээрээ гэдэг юм аршаа өгөөсэй. За ямар гоё. За ер нь одоо бас би бас боддгийн дотроо. Энэ хүүхд залуучууд маань бас хийж үлсэн ундаа бас их бод болж тий. Тэгээ одоо манай багш нар ч бас их захиж хилдэг. Бэлтгэл сургалтын дундуур одоо бас тэр газ таунда интерхээсээ илүү байгалийн юм бас хэрэглээд байж үүднэ. Бас бэр тэнхээ орох асуудал ус гардаг хаа гэж боддог. Тэгээ энэ сайхан жанчулан энэ сайхан байгалийнхаа бүтээгдэхүүнийг хийж байгаа хамт олондоо бас баярлж байгаагаа илэрхийлье. За тэгээд энэ одоо Монгол дархны урлал, монголчуудын сайхан үндэсний өв соёл болсон. Энэ хөөрөг урлал, эмээл хазаар, энэ мөнгөн урлалын салбарт бас амжилттай сайхан яваа. Батчуу урлан гэж. За. Одоо ийм компани хамт олон таныг бас ингэ сайхан хэрглэж байгаарэ гэдэг юм. Хөөрөг. За энэ нэвтрүүлэгт бас баахан бэлэг аваад ингэж очиад. Энэ сайхан манан хөөрөг явуулсан тэнд. За. За баярлалаа. Одоо энэ чинь бэлэг аваад байгаад байдаг. Ер нь дараагийн нэвтрүүлэгт бас байнгын ингээд бэлэг өгөөд байвал ороод байв. За ингээд бас энэ сайхан уламжлал ёс сайхан одоо зан шаншлынхаа юмнуудыг бас хийж өгтэж байгаа.
энэ хамт олондоо бас ажилд нь амжилт, эрүүл сайхныг, саруу сайхныг хүсье өрөөё. Хөрөг гэдэг ер нь бариад л одоо ингээд наадмаараа гоё байх юм тийм. Хөрөг гэдэг ер нь манай бас монголчуудын их том соёлын нэг байх шүү тийм ээ. Тэглгүй яг одоо хүн мэдтэй устай байх, хүнтэй харьцаанаас ахвал одоо хөөрөг өрсөн, хөөрөг хоорондоо тамхилж байгаа усууд их сайхан харагддаг тийм. Тэгээ одоо бид нар ч юм бол бас ер нь сайхан хөгжчүүдийг хараад сайхан одоо цолтой хөгжчүүдийг хараад бүгд л сайхан хөөрөг барьцсан тамхилж идэг. Тэгээд тэндээс гарч байгаа ургаж байгаа үг болгоно сайхан. Тэгээ хүн бол бас нөгөө урмын амтан нөгөө сайхан ерөөл хэлж урам өгч байгаа тэр сайхан усуудыг харахад их гоё байдэн шүү дээ. Өөрт нь одоо бас сайхан урам өгч тэр урмаараа одоо бас хүн тэтгэгдэж сайхан явдаг байх гэж боддог. За тэгээд энэ одоо me time гэдэг юм шоколадны хамт олон бас юм сайхан хамтныхаа дээжээс явуулсан. Тэгээд энэ хүү шоколад нь бол одоо дотроо бас 3 4 төрлийн янзтай. NG25 CU номин гэдэг одоо сүлжээ дэр хөдөлгөөрүүдээр худалдаалагддаг. За та тэгээд амттанд дуртай бол өөрөө идээд одоо эсвэл одоо шавнар даа өгнөө тэгээд авраг манаас өөрөө мэдээрээ. За баярлалаа. Одоо манай шавнарч одоо бас өсвөрт барилдж байгаа их олон залуучууд байгаа хүүхдүүд байгаа. За. Тэгээд тэднэртэй бас одоо яг өдрийн бүгчүүдийн хоол нөгөө хэд ч одоо ямар бид нар чинь баг залуу байж үз хүүхд байж үзээд биш. Бас амтны живтэн дуртай тий. Өнөөрөө бас хүүхдүүдэд баярлуулад сайхан хамт олноос өгсөн энэ бэлгээ гардуулж олон сайхан хүүхдүүд бас буян болёо. Тэгээ олон сайхан хүүхдүүдийг бас баярлуулъя. Хүүхэд баярлуулах хэрэг сайн гэдэг үү? Тэр олон сайхан хүүхдүүдийн буян заяа та бүхнийг маань бас төсөх болтугай гэж үсээрээ. За эрүүл уцаахан оршвэ. За тэгээд одоо Монголын ард түмэн маань том цолтой бөхчүүдээ ялангуяа энэ авраг арслангуудаа гарч ирээд барилдахыг харах их сайхан байдаг. Тэгээд авраг маань бас олон жил барилдаж Монголын ард түмнээ сайхан баясгаж яваарэ гэж өрөөх байна. За баярлалаа та бүхэндээ ч гэсэн одоо бас энэ сайхан навтруулыг хийж энэ сайхан уламжлалаа. Энэ олон сайхан бөхчүүдийг бас түмэнд үгийн сонсгож тэднийхээ бас одоо сайхан сургаал номлыг энэ хооч үе бас сайхан залуучуудад түгээж байгаад бас танд болон танаа хамт олонд бас ажлын амжилтыг хүсээрээ. За баярлалаа. Тэгээд аврагын маань шавнараас одоо төрийн наадмын төрийн үзүүрийн бөхчүүд олон сайхан төрөх болтугай. За тэр үйл баталж болтугай. За ингээд ирхэн үзэгчтэй гүндүүгээр нэвтрүүлгийн маань баяр наадмын дугаар өгөр өндөрлөж байна. Шинэхэн дугаараар иргэн уулзтлаа. Баяртай үзэгчтэй.